Геологийн чиглэлээр суралцж байгаа оюутнуудын дунд зохион байгуулагддаг Болд багшийн нэрэмжит Геологийн улсын олимпиад 14 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн олимпиадад геологч бэлтгэдэг 3 сургуулийн 9 багийн 36 оюутан оролцсон байна. Монгол улсад геологийн чиглэлээр суралцж буй оюутан залуусын мэдлэгийн төвшинг тодорхойлох, тэдний мэдлэг болоод ур чадварыг хөгжүүлэх, оюутан залуучуудын хоорондын харилцаа холбоог улам бэхжүүлэх зорилгоор профессор доктор Болд багшийн нэрэмжит олимпиадыг зохион байгуулж хэвшигсэн. Тус олимпиад нь энэ удаанд багийн болон ганцаарчлсан төрлөөр явагдсан бөгөөд шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын их сургуулийн 9 баг оролцсноос Монгол Улсын их сургуулийн оюутнууд 1-2 дугаар байранд шалгарсан бол шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутнууд 3 дугаар байранд тус шалгарчээ. Харин ганцаарчлсан төрөлд Монгол Улсын их сургуулийн оюутан мөнгөн тулга шалгарлаа. Багийн ажиллагаа маш сайн байсан гэж дүгнэж байгаа. Багаараа маш сайн ярилцаж, юмнуудаа маш сайн хийсэн гэж үзэж байгаа. Энэ мэргэжлээс сурталчлах үүднээс энэ олимпиадыг нээлттэй байлгахыг хүсэж байгаа. Бүх оюутнууд маань их идэх зүтгэлтэй оролцож байгааг харахад зөвхөн Монгол улсын ашигт мултимлын салбар гэлтгүй бусад чухал салбаруудад ирээдүйд ур чадвартай мэргэжилтнүүд бэлтгэгдэж байгаа юм байна. Оюутан залуучууд нь Монгол улсынхаа ирээдүйд ийм идэх оролцоотой байгааг харах миний хувьд маш таатай байна. Энэхүү олимпиад нь Оросын холбооны улсын санаачилгаараа ирэх 6 дугаар сард Монгол улсад зохион байгуулагдах геологийн олон улсын олимпиадыг угтсан бэлтгэл ажил гэж багш мэргэжлүүд тодорхойлсон юм а. Тус олимпиадад Монгол улсаас 5 баг оролцохоор төлөвлөжээ.